За хай Science Minds-ийн 33 дугаар дугаарын 2 дугаар хөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Сүүлд хийдэд фейлцээ одооноос ингээд жоохон туршлагатай хүмүүстэй туршлагатай үзэж байна. Өөртөө бол угаасч чадахгүй мөлий. Камер эргүүлээд харах юм бол энэ туршлагатай мундаг хүмүүс байна. Ирхмээ бол ер нь бол чадахгүй мөлий. Бууж өгсөн. Тэгээ би ер нь бол тэгээ заавал тийм ухаантай царайлаг найзтай байгаад яг ирхмээ л бах хангалттай гэж сүлдө ботсон. Тэгээд өмнөх дугаар ороод 17 дахь минутаас нөгөө бит хоёр voice check-лэггүй явжсэн чинь гэд гацаад яг юм робот ярьж байгаа юм шиг болцсон. Тэгээд тэр микрофон хайцсан. Хайр микрофон. Амар ууртай юм байлээ. За тэгээд ер нь бол өнөөдөр өмнө ярьсан юмнуудаа тэгэл нэмээд ярмаар байгаа юмнуудаа нийлүүлээл замбрааг барьчих. Тэгээ угаасаа баг ховж юм шиг болчих واخа нэг амар нэр шал өөр юм ярин заяа. Жишээлбэл нь штэ тий. Одоо би ингээд ирхмэд хүртэл ил бүүзүүдэн заяа. Би хуруугаа ингээд нэг дуурган штэ. Тэгэх юм бол чи ингээд өмнө архичин байснаа мартна. Йоо. Би нэг илэв сурсан хангах зэрэг эхлэхээс өмнө ингээд насаараа тик-так хийсэн аахгүй. Тэгсэн чи хараа ингээд ингэж хагаад ингэж ухаж аваад байдаг байсан чинь ингээд доош нь харуулангууд энэ зориултын юм таг шиг юм дэр ингээд гараад ирд юм штэ. Чи снатха идээд нөө. Идээд байгаа. Идээд байгаа. 2 сар хугацаанд туссан шүү дээ. За яах. Нэрэ тийм. Yeah baby. Чи тэгээд надад хэлэхгүй түрнээс шүү. Би харин наадах чинь зүгээр үзүүлэх гэж тий хайж байгаа мэдээч чигээ бодлаа. Тэгэхээр зүгээр наа чи гайг уух уу. Яалсан би нэг 7 нэг өмнө нэг жоох хийцэн. Тэгээд 7 нэг VR-ч гайг байна. Одоо чам дээр тав. Одоо туршээ тий. 7 нэг ялгаа байд юм уу. За тэгээд эхэллээ. За. За яг уу чамаас эхлэе. Өмнөх дугаар чинь чиний спешиал байсан шүү. Уул нь байсан юм. Одоо болсон шүү нэрэ. За ингэсэн би юу ярьжсэн гэхээр яг эхлэлийн бол сонсцсон байж магадгүй. Дахиад ярьчихвал ямар нөгөө Netflix-ийн 2023 онд нэг гаргасан цуврал гэж нэг юм unknown нэг докюментари байхгүй юу? Тэрний Cave of Bones гэдэг нэг тийм одоо докюментари үзье. Тэгээ тэр миний сэтгэл бүр амар тав юм сонирн болгоод тэгээ энэний тухай ярмаар санагдаад. Тэгээ хоо амар спойлердахгүй энэ төр гэж бодлоо яриад байгаа. Ерөнхийдөө энэ тэндээс нь хамаагүй ярьчихноо. Гэхдээ өөртөө үзүүл илүү гоё яж магадгүй. Яг хоо ярьчих та. Тэгээд гэхдээ ядаргатай ярих гэж өөрөө юм бол. За ингэсэн. За тэр ингээ юу болсон гэхээр ерөнхийдөө ингээ нэг шинэ одоо хомо төрөл зүйл орж байгаа байхгүй юу? Тэгээд эднэр нь ямар ялгаатай гэдэг гэхээр дэлхий дээр байгаа энэ эртний одоо энэ хомо төрөл зүйлүүд бүгдээрээ нэг ялгаатай нь бүгдээрээ ингээ чулуу харж агаад энэ чулуун дотор юу байгаа вэ гэж бодсон юм байна. Тэгээ бүгд ингээд эвдэж үзээд энэ чин түүл те багаж болох юм байна гэд. Тэгээ бүгд чулуун зэвсэг хэргэлдэг байснараа. Ингээд одоо нэг ухаант болчиход байна шүү дээ те. Тэгээ энүүгээр адилхан. Бид нар бол яг Homo sapiens бас одоо үлдсэн байгаа нэг төрөл зүйл нөхгүй. За тэгээд энийг ярихаас өмнө бас нэг юу яриулах зүгээр юм гэхээр одоо ингээд Homo sapiens гэж мэдчихэж байгаа тий. Neanderthal гэж мэдчихэж байгаа. За тэгээд өөр ойрын төрөл зүйл гэвэл Homo florensis гэж байгаа. Тэр нь яг нөгөө нэг Индонезиас олсон нөгөө хоббит шүү дээ. Яг хүн хоббитууд тахгүй. Чи сонсож байгаагүй? Сонсож байгаагүй. Ямар ч нэг амар юм сартгар хамартай. Нэг Аз царайтай гэхгүй. Авранац. Тэнийг сонсож байгаа юм уу? За энэ яадын гэхээр Flores гэд юм арал дээрээс л анхуулсан юм байна л да. Тэгээд Лямбао гэдэг Лямбо ч юм уу тийм агуу дээр малтлага хийж байгаад 30-90 насны эмэгтэй хүн олсон байт. Тэгээ яг би буруу санааг бол нэг 1 метр л өндөртэй баг. Тэрнээс наахан байж магадгүй. Ер нь бол нэг өндөр нэг дунджаар ч юм уу те. Нэг 1 метр 1 метр гэж 106 см харин 106.7 см өндөртэй л гэсэн үг. Тэгээ энэ болохоор нэг 100,000-аас 50,000 жилийн өмнө хүртэл амьдарч ирсэн гэж үзэж байгаа. Уул нь бүр ингээд 20,000 юм шиг 12,000 жилийн өмнө байсан юм биш үү гэж анх ярилцж ирсэн юм. Яагаад вэ гэхээр энэ л болохоор hominin гэдэг юм төрөлд багтдаг. Hominin төрөл нь болохоор pan буюу pan гэдэг нь болохоор нөгөө нэг шимпанзе, бонобос ч юм уу сармагчингууд байгаа шүү дээ. Тэд нар тэгээд ийм homo юм генетик ин айл нь байд юм байна. Тэгэхээр одоо ингээд энэ сармагчид нар чинь одоо биднээс 3.1 дахин баг амар жижигхэн тарих мэрхтэй шүү дээ. Тэгэхээр яг тарихны жижиг том нь бол чухал биш үү юм байна. Юу хийж чадах вэ гэдэг нь чухал гэдэг юм байна л да. Гэтэ эдгээр нь өөрөө нөгөө нэг юм амьд гарах чадвар амар сайтай. Одоо хүртэл ингээд зоопаркер дүрм шүү дээ. Тэр дэлхий дээр.
Тэгэнгუут ингээд амьд гарах зүү паркер. би нөө зүү парктай тухай юм ярьжсэн болохоор төрөл ороод ирлээ. Тэг ингээд эдгээр чинь нөгөө амьд гарах чадвар амар сайтай болохоор ингээд амьд байгаа гэж. Үгүй амьд ингээд нэлээд удаан байсан гэж үзчихсэн юм байна. Уулна. Тэгсэн чинь тэр нь бас няцаагтцал юм байл л дээ. За. Тэгээд эднэр болохоор яг хуу нэг бол одоо Homo habilis ч юм уу өөр нэг юм төрөл зүйл Африкийн бас юм айгүй намхан юм байна л да. Тэд нар ингээд бүр мэддэхгүйгээр цөөн тоогоор ч юм уу хэдэн мянган жилийн өмнө эдгийн те очиж амьд тэнд үүссэн байх. Одоо очиж суурьсан байх бас магадaltaй гэж нэг төрлийн үздэг. Нөгөөх нь болохоор Javanese Homo erectus-ийн одоо юу өөр очиж байж магадгүй гэдэг ингээд юм дебет хийх юм байна л да. Яг бол хэлж мэдэхгүй байгаа. Гэхдээ яг устсан шалтгаан нь бол бас амар маргаантай галтуул малтуул гэлдэг. Бас ерөөхдөө одоо тэгтээ сүүлийн үед нэг орчин үеийн хүмүүс очил ер нь байхгүй болгоцсон байж магадгүй гэж ярьж байгаа юм л. Очоод хятадсан. Тэгээ мэдхгүй шүү дээ одоо яасан чинь тий. Яг тэгэл ямар нэгэн байдлаар устцсан. За. Тэгээ ер нь ингээд бидний юм ойр зургийн юм төрөл зүйлүүд байсан чинь ахаад нэг шин төрөл зүйл олж ирсэн байхгүй. Энэ болохоор яг хуу царайгийн дүрслэх юм бол хамар нь юм нафтгар амар нафтгар. Тэгээ сармагчин шиг юм урагшаага ирүүтэй. Тэгснээ хүн шиг шүттэй. Тэгээ яг сармагчин юм шүү гэж хэлчихэр үгүй. Бид нартай маш ялгаатай. Тэгтээ бас маш төстэй. Бидний хувьд яг ингээд хариг харгийн хүн шиг. Би ч яг явахгүй гэхдээ ирүүлэхгүй гэдэг шиг. Тий яг үнэ. Тэнгуут ингээд ингээд төсөөлөнгүүт хүн шиг гар уруутай. За хамгийн гол. Сармагчин чинь нэг амар урт, эрх урмаар амар урт гэдэг юм байл та. Бид нар шиг гар уруутай, бид нар шиг шүттэй. Тэгтээ нөгөө нэг бага яснаас нь үндэслээд яг болчин ямар хойсныг мэдж болдог боловч нөгөө арсыг мэдж болохгүй үсрэх байсан уу эсвэл бид нар шиг арстай байсан уу хэлж мэдэхгүй мэдээж амьдралын юм маягийн ч гэсэн бас таахад хэцүү. Гэхдээ эднэр одоо нэг юм төсөөлөх юм бол хүн шиг гартай. Тэгэд хөл гар нь болохоор юм холын замд ингээд явхад илүү зориулагдсан байхаар. Тэг ингээд бид нарыг бодвол мэдээж юмн дээр авирж гарахтаа хад чулуун дээр гэдэг юм уу эсвэл модон дээр гэдэг юм авирах чадвар нь илүү сайн. Тэгсэн мөртлөө хоёр хөл дээр явдаг нь тодорхой. Тэг ясныхан бүтцээс харахаар. Окей. Тэг ингээд нэг харахад яг хүн шиг. Тэгтээ жоохон юм сармагчин шиг юм урагшаага аман те ирүүн ингээд урагшаага. Тэгээ нафтар хамартай. Тэгсэн мөртлөө хүн шиг шүттэй. Окей. Тэгэд энэ хүн шиг шүттэйгээр юу илэрхийлдэг вэ гэхээр ингээд хоолыг болгож уддаг гэсэн юм шүү. Бас тийм. Тэгээд нөгөө талаараа бүх харилцаар дэлхийн ямар ч хүмүүс байсан хоорондоо үг хэл ойлголцохоор бие хэмжээр ярилцдаг тий. Амьтад болохоор ингээ уурлахаар ингээ шүдэ ярилцуулдаг ч юм уу тий. Хүн болохоор инээд юм байна л та. Аюулгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл инээтэй болохоор шоолдог ч юм уу тий. Тэгэхээр энэ хүмүүс тийм хилэмжтэй байсан гэсэн үг. Инээдэг. Тэгээд бас нэг амар юник болж байгаа нь яг вэ гэхээр энийг анх ингээд за нэрийг хэлье. Homo naledi гэж нэрлэдэг. За тэгээ энийг болохоор Өмнөд Африкийн Rising Star гэдэг агуу дээр малтлах гэж бодволсон. Тэгээд өмнө хизээч нэг дороос ийм олон яс олдож байгаагүй юм байна. Одоо нэг барилгын хэсгэр орж штэ. Тий. Тэгээд яг хуу амьдралын бол хэм маягийн бол би яг агуудаа амьдрдаг гэсэн үү гараад амьдрдаг гэсэн мэдэхгүй. Гэхдээ агуунх тэр нөгөө нэг Rising Star гэдэг агуу нь ингээ харахаар ингээ command center буюу ингээ орж ирж байгаа үүд хэсэг байна. За тэгээд тэрнээс ингээ доошоо ингээ уруудаад нарийнхан түнэлэр онгууд Superman's Crawl буюу ингээ мөлхөөд явдаг юм жижигхэн одоо хоолоо байгаа. Тэрүүгээрээ дээшээ өгсөд явангууд Dragon's Back Chamber гэдэг юм том chamber байгаа. Тэрнээсээ доошоо 12 метрийн гүнд 18 см өргөнтэй амар жижигхэн тэ нарийнхан юмар доошоо буухаар тэр нь Naledi Chamber буюу нөгөө оршуулга байж магадгүй амар олон яс болсон газар нэг. Тэр нөхдөө зүгээр тэнд очиж хүмүүс орчуулдаг байсан юм шүү. Тийм ер нь бол тийм бунхан маягийн. Би өмнөх хэрэн дээр шал өөрөөр ойлгоцсон. Тэрнэр тэр агуудаа л ерөөсөө гарахгүй амьдэрсэн. Тэгэл тэнцэнэ байгаа. Тэгэхээр бас боломжгүй л дээ. Тэр чин гарч зөв. Тэгээд ягаад ч юм тэнд амар олуулаа орох гарах ямар ч баг байхгүй шахуу ингээ хөгцсөн. Үндсэн орчин арай өөр газар байсан боловч хаагдцсан. Тэгээд нөгөө нэг одоо уурхач дээр юм хинж байдгийн те тэр агуу дээр ингээ юм гарцсан. Анх нийцсэн байна. Юм шиг байгаа. За тэгээд за эднэр ингээд шимпанзегаас баг зэрэг том тарихтай тий. Тэгээд ингээд ухаантай байсан үгүй юу гэдэг дээр ингээд бас ингээд бодож байгаа юм байна л да. Тэгсэн чинь яасан гэхээр малтлагын үеэр ухаж исэн чинь нэг хэсэг газар нь хөрсний хөнгөн амар ялгаатай байсан байна. За. Энэ тэгээд ерөнхийдөө жоохон ховор юм байна л да. Тэгээ яага ховор юм гэсэн чинь нөгөө гал ингээд төлдөг байсан нь ингээд
юу гэх юм ингээд хөрсөн ингээд гал төлтөг хөрсөн тэгж хадгалах тохиолдол амар ховор байд юм байна. Тэгэхээр тэд нэр яг эрхмийн хэлжсэнээр бол ингээд хоолоо болгож иддэг байсан. Энэ яг нэг гэрэл асч яанавч байгаа чинь аим шиг кино ярьж байгаа юм шиг явж байна. Хоёулынхан бор мэдэгдсэн. Цагаан гэрэл нь агай шүү. Миний чи яг гайгүй. Чинийх за би ч гайгүй бас яриач. Бас нэг ялгаа байгаа юм байна. Хажууд би илүү бор авах. За баг тийм байна дөө. За тэгээд энэ нь болохоор нэг 250 мянгаас 300 мянган жилийн өмнө. Ер нь бол яг ингээд хамгийн холынхон толлороо тэгээд нэг юм амьдарч исэн гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээд энэ нөхдүүд маань ямар ч лээсэн юу юм бэ? Одоо юу гэмээр юм дээ. Нэг юм амьдралын хийг маяг нь ингээд нөө хоол моол иддэг те инээдэг минээдэг гэж хэлжсэн чинь төлдөг мүлдэг гэсэн чинь нөө бүрээл буюу нөгөө нэг оршууллага маягийн юм нь өөрөө зан төлөвний энд одоо энэ юу гэх төрөл зүйлийг төрөл зүйл гэж одоо энэ хомо юу юм бэ? Одоо нэг юм онцгой болгоод байгаа юм байна. Тэгээ яагаад энэ онцгойлж байгаа чи өмнө ер нь ингэж нэг хүнээс өөр ингэж ийм зан үйл хийдэг юм олдож байгаагүй юм байна л да. Зан үйлтэй. Тэгээд яг энэ оршуулна гэдэг чинь өөрөө зан үйлтэй. Дэлхийд даяар олон төрлийн үндэстэн ястай янз янзын хүмүүс байгаа бүгдээр ингээд өөр өөр төрлийн одоо ингээд оршуулга гэдэг те. Зарим нь ингээ ил тавьдаг байхад зарим нь ингээ амар юм фэнси нөгөө хаж чулуун дээр бунхан барьдаг ч юм уу те. Зарим нь болохоор шатаадаг, зарим нь голд ингээ викингүүд те харгаж маравдаг те. Тэгэнгუთ энийг ингээд хүмүүс ингээ дебет хийсэн юм байна л да. Үгүй наа чин зүгээр тохиолдлоор ингэсэн юм биш үү? Амтаа орж ирээд бүгдийг итцсэн юм биш үстэй. Гэт. Тэгсэн чинь нөгөө нэг яс масыг олсон ч ерөөсөө тэгэж хугарсан. Яг хоо ингээл тэр чинь ингээд үүрцэн л гомдоо. Тэгтээ ингээд нөгөө амтнаас ч юм уу те хамааралтай юм бол баг. Тэгэхээр яг ингээд зориудаар нөгөө нэг тэр 12 метрийн гүнтэй тэр хүн мацхад хүртэл хэцүү юу бүр ингээд зориудаар дагуулж очдог. Үгүй тэр чинь ингээд шууд шидэхгүй ингээд аваачаад булдаг байсан байхгүй хамгийн гол нь. Тэгээд эднэр чинь ингээд нэг юм шашин байгаад байна уу? Эсвэл бол нэг юм ихтгэл үншил байна уу? Тэр нэг хүүхдийн гарт нэг юу байсан гэдэг нэг чинь. Тийм тэр нь л одоо орох гэсэн. Боллоо. Тийм зүгээр хийчихсэн юм. Хилчгэр хиймээргүй санагддаг. Тэгээд ер нь ингээл яг тэд яадаг байсан бол те гараад ингээд ан гөрөө хийдэг байсан болоо те бөөнөрөө ингээд нэг нь ингээд өнгөрчхөөр оршуулаад хамт баг уйлдаг байсан болоо эсвэл зүгээр салаал явдаг байсан болоо тэрийг бол мэдэх ямар ч боломжгүй. Гэхдээ би энийгээ ихтгэл үнэмшил байгаад байгаа шүү дээ. Ямар ч хэлсэн би энийгээ хайрладаг байсан баг ч юм уу те ийм нотлогоо олцсон байна л да. Тэрний яасан гэхээр ингээд баг насны одоо хүүхэд гэж нэрлэх юм уу те олсон юм байна. Тэгээ тэрийг болохоор бүтэн ингэж ясаар нь салгаж аваагүй. Ерөнхийд нь олоход нөгөө фосилыг олдог шиг нөгөө пластраар ингээ ороогоод яг тэр чинь ингээд бүхлээрээ байна гэсэн үг байхгүй юу? Шарахаар нь пластраар ороогоод тэгээ компьютер томографийн скан хийсэн баг. За. Тэгээд нөгөөт ингээ 3D харсан чинь яг ингээ бүтнээрээ ингээ одоо бие ураагаад хөвтцсэн. Байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь гарт нь чулуу болтдог байхгүй. Тэгээ тэр агуу сонирхолтой ингээ тийм амар их чулуу бол байгаагүй. Гэдэг ийл хөл нэг том чулууд байдаг шүү дээ. Байгаагүй юм байна. Тэгээд нөгөө нэг чулууг нь үзэхийн тулд Францд очоод синхротрон ийм radiation facility дээр очт юм байна л да. Тэр нь ингээд дэлхийд хэд идэдэг. Тэгээ ямар зориултаа гэхээр энгийн рентгенийг бодвол маш хүчтэй. Хүн ингээ өвдчихлөө шүү дээ. Би компьютерт ч юм уу стэнд рентгенд ороод үзүүлэх бол одоо үзүүлээд ингээ онцлуулдаг шүү дээ. Тэр рентгенд очиод орсон бошод өгөхээр тийм амар юм байна л да. Тэгээд бүр ингээ наривчлал амар өндөр. Тэгээд дээр нь өөрөө ингээ нөгөө нэг маш одоо юу гэх аюултай тий. Тэгэд наримжлагтай юм байт юм байна. За яг хөө энийхэн тухай хальт хэлэхэд бол ингээ дэлхийн дулаар янз янзын одоо хүмүүсийн одоо тулгарч байгаа асуудлуудыг ингээд эрдэмтэд үзэхийн тулд ингээд нэг юм индастри байгуулсан юм байна л да. Энийг нь ESRF гэж нэрлэдэг байгаа юм байна. Тэгээ энэ болохоор 1994 онд анх ингээд 100 сая еврогийн одоо өртгөөр 630 гаруй ингээд эрдэмтэд те. Тэгээд жилд бараг 7000 одоо эрдэмтэд ингээд зочилдог ийм facility байгуулсан байна. За тэрийг ингээд 2009 онд ингээд сайжруулад энгийн одоо рентгенээс
хэд дахин илүүдээрээ одоо нэг энгийн одоо эмнэлэг ташигладаг рентгенээсээ 100 тэрбум дахин хүчтэй болгоод 100 тэрбум. Тэгэнгуутаа тоглоод хэлсэн үү? Үгүй. Тэгэнгуутаа дараа нь ахиж сайжруулалт хийгээд 1828 онд тэр нь болохоор юу болсон юм бэ? 10,000 биллион буюу 10,000 тэрбум гэх юм байна. Тийм хүчтэй болгосон юм байна. За тэгээд яг тухайн үед болохоор Франц яг тэр facility-г яг энийг ингээд аваад скандах боломжтой байсан юм байна л да. За тэгээ очисон чинь нөгөө нэг гартнаага чулууг ингээд сканцсан чинь хутга шиг хэлбэртэй чулуу болтдог байхгүй. Бариулах маяг. Тийм. Барьчмаар. Тэгээд тэгэнгუთ тэр үед чинь тэрийг хийх гэж амар хүч хөдөлмөр орно те. Чулуугаар ингээ ирэлж мэрлээд хэлбэрт оруулаад хуглаад харлаад одоо яад. Тэгэнгუთ тэр ингээ хэрэглээнийхээ сайклаасаа гаргаад хүүхдийнхээ гарт татгуулаад тэгээд булж ийн гэдэг маань өөрөө үхээд дараа нь хэрэгтэй гэдэг тийм одоо логикийг ингээ үүсгэж байгаа юм байна л да. Тэр одоо тухайн үеийнхэн тэр хомонилоодын хүмүүстэй. Тэр хүмүүс хэрвээ үхсэн л бол үхсэн хэрэггүй гэдэг байсан бол гартан дэгэж хатгуулах юм шаардлага байгаагүй шүү дээ. Яах нэр чи дараагийн хүмүүс нь хэрэглэн шүү дээ. Тэгээг үн амар сонирхолтой. Тэр шашин дараагийн амьдралд итгэдэг байх магадaltaй тийм. Гэдэг одоо тэгээд хоолоо болгож иддэг мэддэг яг юм. Тэр чинь ингээ өөрсдийнх өдөр тутмын түүл байхад чинь тэр бэбид ингээ атгуулаад тошуулсан байгаа байхгүй. Харин тийм. Тэрийг ингээ даах ингээ үзэнгууд ингээ үр өнтрөж байгаа юм шиг заяа. Юм сонирн болоод идэх байхгүй. За тэгээд зөөлхөн үндэ юм. Үнэ. Тэгээд тэгсэн чинь тэр нөгөө нэг тийм хоортой үнэ. Тэр хутга шиг юм нь болохоор бас яасан гэсэн чинь 80,000 жилийн өмнө Homo sapiens-ийг хэрэгжилж исэн түлдээ бараг л яг адилхан хэлбэртэй. Энд чинь хэдэн мянган жилийн өмнөх байгаад байгаа лээ. Энийг 250-300. Тэгэхээр тэднээс удамшиж бараг ирсэн байх мага л та. Мэдгүй шүү дээ. Тэр чинь нөгөө дэлхийгээр тархацсан байгаа болохоор яг би энээсээ сурсан үг нь мэддэггүй. Гэхдээ ямар ч хэлсэн ингээд ойролцоо гентэй болохоор ч юм уу тий ойролцоо сэтгэдэг болохоор ч юм уу ямар ч хэлсэн юм адилхан амар ойролцоо хэлбэртэй. Тэгээ бас сонирхолтой тэрэн дээр нөгөө ингээ удиржсэн хүн нь өөрөө ингээд би хизээ чинь агуулга орохгүй гэжсэн хүн нь тэр зурлынхаа ингээд дундаас хойшоо ордог байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр хүн ороод гарахтаа хадан дээр ийм одоо хаштаг шиг ийм юу гэх юм ингээд нэг ийм силбэр шиг юмнууд олдог байхгүй юу. Тэгээд тэрийгээ ингээд бүр хитэн нэгэн дараа нь ингээд хараад нөгөөдөлтөг энэ байгаас тэгээд харуулад үзүүлдэг байхгүй. Тэгсэн чинь тэрэн сонирхолтой Неандертал хүмүүс болон Homo sapiens айл нь яг тэр тэмдгийг агуу дээр сийлж исэн байт. Яг ойролцоо битэр нь. Неандертал хүмүүс болохоор 60,000 жилийн өмнө сийлж исэн ойролцоогоор тий. Тэнгууд Homo sapiens нь болохоор 80,000 жил. Тэр юг бэлэгддэг юм бол мэдгүй ингээд агуун гарц марцаа тэмдэглэдэг ч юм уу. Ер нь XO гэдэг нэг тоглоом байдаг шүү дээ. Хаштаг шиг юм дээр тоглодог тий. Дэлхийд айлаад тэр бол нэг амар common тий. Ер нь ингээ зүгээр ээж хат ингээ машин дээр хүртэл зурдаг шүү дээ. Бидний цусанд байдаг тэмдэг. Тэгэж байгаа байхгүй. Тэгээд нэрнгээсээ тэр тэмдэг нь наа чи шорон морон гэсэн үг шүү дээ. Тийм мэдгүй юм. Тэгээд амар ингэчих юм уу? За бэлээ. Шалтгаан. За sorry. Тэгээ ингээ сонирхолтой тий. Ойролцоо түүл хэрэгэлдэг, ойролцоо силбэр тавьдаг тий. Тэгтээ бусдуудаас ялгаатай нь тэр чинь 250-300 мянган жилийн өмнөх яриад байгаа шүү дээ. Оршуулдаг байсан гэхээр амар байгаа шүү дээ. Тэгээд тэр бэби дөө шашин энэ төр орж ирж байгаа. Имиж минийдэг тий. Тэгээ хоолоо болгож иддэг. Тэгээд ингээд хэрвээ эднэр устаагүй байсан бол заяа. За. Ямархуу байх байсан бол тий бидний нөлөөлөлт ингээ автаад ярьж чаддаг ч. Тэгээ ярьдаг байсан үүсэхгүй шүү дээ. Гэхдээ ингээд соёлтой болцсон тий. Дээр нь тэр нөгөө нэг сая ярьж ирсэн нөгөө Homo florensis шүү дээ намхан тий. Бод амьдрал дээр бид нар dwarfтай ч байсан юм байна. Тийм тий. Тийм. Тэгэхээр ингээд амар ингээ өнгөрснөө бас бодохоор бид нар ингээд зөвхөн хүн гээл нэг юм боддог бол тий. Бид нартай ойрхон сарамгч ингээл хайчдаг гэсэн чинь Неандертал хүмүүс ч гэсэн өөр шүү дээ тий. Тэнгууд ингээд бүгд өөр ингэсэн соёлтой тий ямар ч явах байсан. Уулын зүгээр яг фантастик юм бодогдчихлаа юм л та. Гэтэ энэ дээр өргөжлүүлээд би нэг сэтгэл хөдлөлтөд орчих уу арай болоог байна уу? Ярьж. Одоо чинь саяны хэсэг яригдж байгаа шүү дээ. Ингээд ийм олон төрлийн хүмүүс байсан гэдэг. Тэгээ 2023 онд чинь Нобелийн шагнал яригдсан шүү дээ тий. Чи юугаа жоохон сонгочих уу энийг? За окей. За encourage байна. Жоохон зайтай ярих юм уу? Би юм уу тий? Нааша ингэх юм уу? Сунгад оо. За. Нөө манайха Airbnb-д толцсон гараараа ингэж төлхөө тий. Тэгэд энэ дээр яаж байгаа гэхээр одоо чинь 2022 онд чинь Нобелийн шагнал
авч байгаа шүү дээ. Тэр яаж байгаа гэхлээр хүний үүсэл гарлыг тогтоосон гэдэг. Тэгээ хүний үүсэл гарлыг тогтооход ингээд генетикээр л тогтооно. Ийм бүх түүх археолог бүх юмнууд батлагдах нь генээр л батлагдана. Тэгэнгүүт одоо юу гэдэг тэн дээр Homo sapiens бид нар бол яг энэ неандерталуудаас хамааралгүй те тусдаа яг хуу тухайн үеүдтэй яасан гэхэлэр жишээ нь ингэж нүүдэл судал хийж явж байгаа неандертал энтертэй таарад те тэд нартэй ингээд ийм мейтинг те одоо үржиж өмөржээд хоорондоо ингээд ийм юу яаж магаад юу яг юу яагаад яг юу байдаг эвцэлтэй за тэгээд цаашаага ингээд хүүхд мөгд гараа явжсэн учраас биднэрт неандерталын ингээд юм одоо жишээ нь гений мэдээлэл тодорхой хэмжээр олддог гэдэг жаа штэ. Тэнгүүд энэ дээр одоо саяны хэлснээс гадна дахиад заяа. Тэнгүүд дэлхий дээр байгаа бүх улс үндэстнүүд ингээд түүхээ урагшлуулах гэж үзэж штэ тийм. Сүүл дахиад гаргацсан нөгөө юун дээр ярьжсэн Казахстанчууд ингээд Чингис хааныг судлаа Y хоромсом Чингис хааны одоо ингээд ийм удмын мэдээлэл Y хоромсомор дамждаг. Тэнгүүд тэрийг ингээд судлангуудаа булаацалтаад байгаа байхгүй. Өмнө нь хэлжсэн Чингис хаан бол одоо шинжлэх ухааны төвшөнд бол бид нар баг биш болцсон ингээд. Тэгээ тэгсэн чинь тэрэн дээр дахиад нэг юм олцсон заяа. Тэр нь юу гэхэлээ динозавр гэдэг ийм дахиад шин төрөл заяа. Тэгээ энийг болохоор би жоохон полит улс төртэй холиод нэг жоохон гомдол момдолтой нэг өмнөх шиг ярьчээ заяа. Би тэгтээ таньдаг болчихжээ. Дэнич гэдэг соваач гэдэг те. Тэгээ Дэнийг ярьчих. Тэгэхээр Дэнийг болохоор яасан гэхээр 2010 онд Сибирийн ийм динозавр гэдэг нэртэй агуугаас нэг ийм яс олсон юм байна л да. Тэгээ тэрийг хятадтай эрдэмтэд олоод тэгээ мань нөхдүүд энийг ингээд судалсан чинь шинэ өөр төрөл болж тарж байгаа хгүй. Мань нөхдүүд бол ингээд устдаад үгүй болцсон. Гэхдээ энэ донд бас одоо юу гэдэг неандерталуудтай тэ түрүүний хэлээд байгаа хүмүүстэй бүгднтэй ингээд зэрэгцэж амьдарч исэн. Гэхдээ бүр устдаад үгүй болцсон. Тэгэд энэ нөхдүүд болохоор яасан гэхэлэр уулынхан гэж нэрлэдэг байдаг штэ. Бид нар ингээ монголчууд бол уулынхан бусдаас өөр өмөр энэ төр гэл яриад байдаг штэ. Тал нутгих штэ. Чи өөр монгол юм байна за. Тэгээд тэгсэн чинь мань нөхдүүд болохоор яасан гэхэлэр одоо хятадууд тэр Денизава гэдэг агуугаас Дэнийг олоод тэгээд мань Дэнийг судалсан чинь ингээд юм одоо бусдаас арай өөр төрлийн устдаад үг болсон хэсэг бүлэг болж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ ингээд тэрний дараа хаанаас олцсон гэхээр Монголоос олцсон заяа. Олдохдоо яасан гэхээр салхитын уурхай байгаа шүү дээ те. Салхитын уурхайгаас ингээд нэг тухны яс олсон юм байна л да. Тэрийг судлаад үзсэн чинь 35 мянган жилийн өмнө амьдарч исэн эмхтэй хүний тухны яс байгаа байхгүй. Тэгээд судалсан чинь мань Дэний байгаа байхгүй. Тэгээд мань Дэний яасан гэхээр Монголын газар нутгаас олдчихлоо шүү дээ. Тэгэд мань Дэнийг одоо яаж авч удаж байгаа гэхээр бид нар чинь далайн төвшнөөс нэлээд дээр амьдардаг. Тэнгүүд одоо төвдүүд чинь ингээд төвдөө өндөр уурн бол амьдраад ингээд юм амар баг одоо хүчил төрөгч ингээд юм тутмагшилтай үед ингээд амьдраад үдцсэн ба шүү дээ тийм. Энэ болохоор жишээ нь Дэнигээс удамшсан EPAS1 гэдэг генийн мутац явж байгаа байхгүй. Энэ генийн мутац нь хүчил төрөгчийн хангамж бага үед амьдруулах чадамжтай. Тэгэнгүүт одоо чинь төвдүүд тийш удамшсан. Бид нар чинь өөрөө өндөр төвшнүүд өндөр газруудад амьдардаг. Тэгэнгүүт нөгөө талаасаа дахиад монголчуудын нөгөө үүсэл гарал дээр одоо яг энэ бүс нутагт байгаа нөхдүүдийнхийг судлахад амар чухал нөлөө олдчихж байгаа байхгүй. Тэгэд энийг 10 онд нээс нөхдүүд Нобелийн шагнал авцсан. Дараагийн олдвор нь Монголоос ингээд олдчихж байгаа. Тэгээд энэ эмэгтэйг салхитын эмэгтэй гэд нэрлэлсэн заяа. Оо найс сонсогдож шүү дээ. Поки ханц масан харагдсан. Салхитын эмэгтэй гэд нэрлэлсэн. Тэгээд тэгэнгүүт энийг яасан гэхлээр за яг Монголын одоо шинжлэх ухааны академи гэдэг нэр байдаг боловч Герман руу очичоод Германд энэ бүтэн ДНХ мэдээллийг уншаад одоо яг энэний бүтэн ДНХ мэдээлэл Монголоос олдсон одоо энэ олдврын түүх археологийн олдврын одоо бүх мэдээлэл нь манайд генийн лаборатори واخгүй манайд ген банк واخгүй учраас ингээ Германд хадгалагдчихж байгаа. Тэгээ бид нар чи өөрсдөө судалмаар шүү дээ. Энд чинь нөгөө үн цэн эндээс ингээ орж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээ амар муухай байгаа шүү дээ. Дэлхийн түүхийг баг өөрчилж болох үс юм амар гоё юмнууд орж ирж байхад тийшээ хадгалагдчихсан. Тэгээд нэг хальт нэг мэдээлэл өгөхөд одоо бид нар жишээ нь ингээ юм өндөр уулын орой дээр очиж шүү дээ тийм. Тэгэнгүүт тэнд нөгөө хүмүүс яадаг вэ гэхээр хүчил төрөгч багасж яах гэж бодоод байдаг байхгүй. Хүчил төрөгч бол яг хэвэндээ байгаа. Зөв хүчил төрөгчийн нөгөө даралтанд буурчдаг. Дээшлэх тусмаа одоо агаарын даралт ингээ буурж байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар амьсгалсан одоо энэ агаар уушгаар дамжаад уушигны ингээд одоо холцсон гэх юм аливаал гэж нэрлэж байгаа. Яг одоо яг бидний нөгөө нэг агаарыг цус руу оруулж байгаа, суц руу оруулж байгаа хэсэг. Энэ хоёрын хооронд ингээд юм аливаал суц хоёр юм нарийнхан юм одоо маш нарийнхан юм хантай болдог. Тэгээ энүүгээр яаж байгаа гэхээр бидний одоо цусны даралт дээрэс нь одоо агаарын хүчил төрөгчийн даралтын зөрүүгээр хүчил төрөгч орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд дээшлэх тусам энэ хоёр даралт тэнцэнгүүд
хүчил төрөгч орж иж чадхаа болоод бид нар хүчил төрөгчийн тутмагшилд ордог. Тэгэхээр нөгөө нэг энэ нөхдүүд болохоор тийм баг хүчил төрөгчтэй нөхцөлд амьдрч чаддаг гэсэн нөхдүүд байгаа байхгүй. Тэгээд нэрнээсээ уулаас ингэж уруудаж эхэлсэн бах магадлалт энэ төр гараад ирж байгаа байхгүй. Энэ чинь Сибирийн уулаас гарч ирсэн. Тэгээд олдоод хоёр дахь нь Монголоос олцсон байхгүй. Хятад нутгаас биш. Тэгэхээр тэндээс дамжаад нааша Монгол руу орж ирээд энэ нөхдүүдийн одоо юу гэдэг үлдэгдэл бас тодорхой гений мэдээлэл биднэрт байгаад тэр нь одоо юу гэдэг бидний түүх за бүр наашлах юм бол эрүүл мэндтэй одоо онцлог лидер бүхэн генүүд 99.9 адилхан гэж байгаа шүү дээ. Энийг бас илэрхийлэх боломжтой байгаад байгаа хэрэг. Тэгэхээр генетикийн лабораторич өөрөө ганц бид эдийн хийх гээд байгаа гений лабораторич нь за хавдраас болсон сарч байгаа 4800-ийн 2800 амин аварж байгаа. За цус ойртолтыг гэр бүл үүсгээс сэргийлж байгаа. А дээрэс нь пренатал ярьж байгаа. Тэгээд ургамал амьтанд түүх археологийн төвшөнд хүртэл ингэ явчихж байгаа хэрэг. Тэгэхээр эн чинь ингээд шал өөр төвшний. Хөдөө аж ахуй төрөл хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Бүх юм генээр нотлогдоод байгаа хэрэг амьд организмын тэгээд түүх археолог хүртэл. Тэгэхээр энэ дээр бол ялцчихгүй ингээд юм бас надад бол жоохон гомдолтой санагдаад байгаа юм. Би нэг наадхантай ч холбоотой нэг юм комент цаа уншсан шүү дээ. За чи би шууд уншаад үзүүлчих заяа. За. Ингэсэн. За. Би яг ингээд уншижсэн чинь нөгөө нэг cancer cell шүү дээ. Тэр чинь нөгөө cancer's mask гэж үүд юм байна л да. Тэрний яад ингэхээр ингээд бид нар нэг саяхныг хүртэл ингээд хавдар ингээд гараад ирэхээр бидний нөгөө нэг иммун систем ерөөсөө ингээд бид нарыг ерөөсөө cancer бол чинь штэ тэ нэг хэсэг устдахгүй байна гэж итгэдэг байсан юм байна л да. Тэгсэн чинь тэр нь бол үгүй л болоод явцсан юм шиг байна. Яасан гэсэн чинь ингээд юуны одоо ингээд нөгөө нэг одоо гадны бактери ч юм уу вирус орж ирэхээр чинь бидний одоо нөө тахлын систем очиж устгаад байгаа шүү дээ. Тэгж яагаад ингээд тодорхой нэг хугацаанд очиод амардсан байна. Тэр үед нь болохоор нэг чек point гэдэг юм байт юм байна л да. Тим юм үүсээд тэр нь болохоор юунаас хамгаалдаг гэхэд нөө энгийн зүгээр байгаа эдисүүдэл хамгаалдаг юм байна л да. Тэрийг нь болохоор cancer cell нь ингээд hijack хийгээд одоо ингээд өөр дээр аваад тэгээ cancer-ийн эсрэг ингээд одоо хавдрын эсрэг нөгөө нэг тахлын систем ингээд ажиллах гингууд аль хэдийн нөгөө энгийн эс гэж таниулаад байдаг. Тэр тухай юм уншчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр ингэсэн байгаа. Нэг хүн ингээд яг энэ immune therapy гэдэг юмар ажилладаг байсан юм байна л да. За тэр хүн ингэж хэлсэн байгаа. 1960 онд гэхэд бид нар ДНХ-ийг дөнгөж нээсэн. 70 он гэхэд бид нар immune therapy-ийн idea гарч ирсэн. Гэхдээ тэр нь бол бүр юм sci-fi shit байсан юм байна л да. Бүр аим шинжлэх ухааны бүр ингээд нэг баг сансарт нисээд ингээд аялж байгаа юм шиг л санагдсан гэж байгаа. Тэгээд байжгаад biochemistry, oncology нөө амар хурцтай сүүлийн 30 жил төгжингүүт 2003 онд бид нар дөнгөж хүний биеийн бүтэнгийн номыг дуусгаж байгаа тий. Тэгснээ одоо болохоор генийн дараалал унших бол амар энгийн болцсон. Бүр ингээ амарлаг эртний технологи шиг тий. Тэнгууд яг энийг ингээд бичсэн байгаа байхгүй юу? Тэгтээ яг энэ дээр бас ингээд бичсэн байгаа. Нөгөө яагаад энэ ингээд одоо мэдээд байгаа юм бэ? Одоо энэ хавдрын эснүүдээ одоо устгаад иж чадахгүй юм гэхээр хавдрын эс болгон ингээд бараг л хавдар болгон хоорондоо өөр, хүн болгон өөр, тэнгууд ингээд тэр болгон дээр болоод нэг имээр бүгдээр ингээд нэмчлэх юм бол амар хэцүү. Тэм байна л та. Нөгөө хувь хүн тааруулсан эмчилгээгээд одоо наач нөгөө миний чиглэл орж ирж байгаа хавдрын гений эмчилгээ. Окей. За тэгээд ямар ч лээсэн энэ хүн тэгээд хилцэн байгааг яг энэ хэсгийг уншаад би юу вэ гений шинжилгээ чинь бүр юм өлөг болсон юм шиг бичсэн юм шүү дээ. Үгүй өлөг тэгсэн чинь манад одоос л эхэлж байгаа байхгүй юу? Эхлүүлэх гээд үзээд байгаа. Яг ингээл нэг ганц хоёр газар хийж байгаа шүү дээ бас. Эхлүүлэх гээд л үзээд байгаа. Гэхдээ ингээ бүр амар улсын хэмжээнд ч юм уу том юм бол байхгүй л та. Гэхдээ мэдээж баг нөгөө нэг хүний нөөцийн асуудал байдаг бол манад хүний нөөцийн асуудал нь баг одоо шийдэгдээд байгаа юм шүү. Мэддэг хүмүүс амар ихлээд юм шүү шүү дээ, тий. Бид тоног хөрөмжийн гэдгийг ковид танилцуулж өгсөн шүү дээ. Ер нь л тэгсэн баха, тий. Тий. Зя тэгээд нэг саний яриаг чи өргөжлүүлээд нэг жоохон тийм байдлаар стрессчлээ. За зүгээр. Энэ хаяа стрессгээс гайгүй шүү дээ. Стресс нь юу сайн нэг мэдгүй. Юу сайн? Хоёр юм сайн заяа. За. Анхааралтай сонсоорой. Нэг нь бол кофе гэдэг юм байна. Чи миний нөгөө нэг стресс гэж юу вэ гэд хамгийн ихнэрсээс болоод дурлахгүй байгаа юм шүү гэд эхний дугаараа мартцсан юм шиг байна тий. Өгөө би яг ингээд анх удаа үзэж байгаа гэж болно шүү дээ ингээд
Бүх юмыг чи анх ярьсан юм уу? Кофе стрессийг тайлахгүй штэ. Үгүй ер нь бол тайлт юм байна. Тайлахгүй. Тайлдаг гэж юм. Тайлахгүй. Тэгж ярих юм бол би чамруу тэр пейперийг явуулнаа заяа. Яг хөө ингээл ер нь ингээд кофе ингээд байнга ажлын орчинд ингээд уудаг хүмүүс байгаа шүү дээ. Ингээд тэр чинь ингээд нэгт ингээд ирж явах ирч хүчтэй болж байгаа тий. За. Хоёрт ингээд ер нь стрессийг багасгах юм байна гэсэн нэг юм судалгаа байгаа. Яг хөө зүгээр нэг тайлбар нь юу гэж болох вэ гэхээр бид нэр ажиллаад стресстэн гэдэг чинь ядрахыг хэлж байгаа шүү дээ. Хит их ажиллаад. Үгүй би л нөө сэтгэл готрал мотрал ч юм уу тэр талаас нь хэлсэн байхгүй юм депрессний эсрэг гэж ярьсан байхгүй. Энэ гэхдээ сая яг намайг нэг нөгөө нэг хэн бэ штэ. Ansel Keys 1950 оны судалгаа шиг юм яриулчлаа л та. Гүтгчлээ. Тэр мэдгүй 1950 онд Ansel Keys гэдэг хүн нөгөө нэг ийм хоёр ийм график байгаа байхгүй юу. За. Нэг нь болохоор ингээд амар таргалаад байвал гээд таргаланттай хэмжээ. Нөгөө тийшээ явж байгаа хөндлөн X тэнхлэг нь болохоор одоо нөгөө нэг зүрх судасны хүчлийн тэнхлэг. За. Y тэнхлэг таргалтын хэмжлэг. Тэгэд ингээд 22 орныг ингээд оролцуулаад нэг судалгаа хийсэн байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг энэ хүний төсөөллөөр судалгаа нь ингээд яг нөгөө таргалтын хэсэг тусам нөгөө зүрх судасны титэн судасны хүчлэл ингээд ихсэн гэдэг тийм төсөөлтөй хийсэн юм байна. Тэгсэн чинь ингээд энэ хүн 22 орны судалгаа хийсэн чинь ингээд Япон, Итали, Канада, USA гэж хийсэн юм байна л да. Тэгээд тэгсэн чинь яг амар олон орн хийсэн чинь нөгөөх нь бүр нөгөө дээшээ гарах биш ингээд нөгөө зүрхний цэглэж юм гарчдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөхөр яах юм? Тэргүүр чи ямар датагаар яг юу хийх юм те? Тэгэнгუут нь одоо Галлан ч юм уу, Норвеч ч юм уу те таргалтан мэж нөө зүрх судасны өвчлөл багтаа усуудаа шууд тасаа ичиж байгаа. Эсэргээр таргалт байхгүй юм би зүрх судасны өвчлөлтөд чийл ч юм уу те. Тэр орнуудаас хасаа ичиж байгаа. Давхар. Тэгэнгუут нөгөө график нь 100 гараад наччихсан. Тэгээд энэ хүн одоо тэгээд lipid hypothesis буюу нөгөө нэг холестерол ихтэй байгаад юм бол зүрх судасны өвчлөлт ихсдэг гэсэн одоо ийм таамаг ч юм уу те. Энэний одоо ингээд нүүр царай болсон байт. Гэхдээ үнэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь энэ өөрөө дебет ихтэлээд юм байна л да. Тэгээд ингээд тийм яг тэр чинь шууд нөлөөлнө 100% яг энээс долно гэсэн юм бол хэлэхэд хэцүү л те. Яг ингээд тэр чинь ингээд гадны амар олон нөлөөллүүд орж ирнэ. Харин тэ амар их нөлөөлөлсөн бохгүй. Нөхөр харин нөгөө нэг пейпер эвлэх гэсэн чинь нөгөө тэгэн ингээ өөр өөрийг нь үгүйсгээд байхгүй. Тэгэхээр тийм учраас нөгөө пейпер болгон үнэн биш гэдэг нөгөө одоо яг ориг нөгөө шалгадаг төлбөр төлөв төвлөрүүлж байхгүй юу бас асуудал нь. Тэр чинь шалгаж байгаа нь тийм шүү дээ. Одоо бол дуртай нь очиод уншаал үгүйсгэн шүү дээ. Тэг. Тэ мэдээллийн эрэнд амьдарч чи нэрээ. Харин тийм. Энэ хомоны чадыг өөрөж санаасаа. Тийм спиричуал. За. Би юу ярьж байгаа чи шууд бүр ярьжсэн юм таг марцаа. Тийм. Хоёр юм bijсэн шүү дээ. Нэг нь кофе заяа. За кофега яриха болий. Уурлаад байна. Хоёр дахь нь яриха бодлоод өгсөн. Бүр стресстэй ч шүү дээ. Хоёр дахь нь гэсэн чинь ингээд шот юм барьж байгаа. Өглөөний хоол идэг гинэ. Гэхдээ энэ өглөөний хоолны болгонд симпатик удаасарч байгаа учраас стресс тайлагдчихтэй цуснах сахар хэмжээ ихсэж байгаа. Дэлхийд даяар орж ирэх тусмал парасимпатик ажиллаж шүү дээ. Үгүй ингэсэн юм байна. Би яг нэг юм ярих гэхээр нэг амар би тиймэр санагдав. Лагийн манер навш гэж. Би ингээд нэг юм уншлаа. Манайха ханга энэ олон хугацааны ярдас анх удаа жигнэсээ. Үгүй. Ингээд яг хөө ингээ өмнө ярьжсэн юм ярих гэсэн чинь ингээ мартагдуулаад бүр яриа тэнчлээ л те. За яг хөө ярьснах ярьчээ заяа. Ингээд би хангааг уурлаа. Ээж аав нарт те ялангуяа хэлэхэд ингээд дэлхийд ингээ 150 мянган гаруй хүүхдээр судалгаа хийжээ. Гэхдээ маш олон оронд. За тэгээд энэ судалгаа нь өглөөний цай алгасдаг хүүхдүүд, өглөөний цай алгасдаггүй хүүхдүүдийн ингээд хооронд хийсэн юм байна. За өглөөний хоол ингээд алгасдаггүйгээд хоёр байгаа штэ. Тэнгуут эн чинь мэдээж тухайн хүнийх нь хүүхдийн биеийн индекс, гэр бүлийн байдал, нийгмийн байдал, тэгээ хэр их одоо жимс ногоо идтгүү, тэ амьдралын маяг бүгднийг тооцож үзсэн судалгаа. За тэгээ энэ оролцогч нь болохоор 10-аас 17 насны Орос, Англи, Шотланд, Канада, Европ тэгээд нөгөө Middle East те зөндөө олон орны хүмүүс хүүхдүүдийг оруулсан юм байна. За тэгэнгუут ингээд чанарын оноог 0-аас 10 оноогоор өгсөн байгаа. Мэдээж 10 оноотой бол амар супер 0 level угаасаа бүр амар тийм үү те. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг юм одоо хоёр саяных X-ийг юм тэнхлэгтэй график гарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө график нь ерөнхийдөө бол өглөөний хоолоо маш сайн иддэг байх тусам одоо ингээд сэтгэл санаа амар сайн. Яг ийм одоо тэр нөө төсөөлийн график нь гарч ирсэн байна л да. Тэгээ энийг болохоор бүр хичээлийн өдөрч бай,
гэртээ чи амралтын өдрөө 7 хоногийн 7 өдрөөр нь хийсэн. За тэгээ өглөөний хоол иддэг хүүхдүүдийн оноо 6.3-аас 6.6, өглөөний хоол иддэг хүүхдүүдийн оноо нь 5.5-аас 5.8 онооны хооронд гарсан байдیں۔ Энэ нэг бүхэл нь өөр амар том үзүүлэлт юм байна л да, амар маш ялгаатай л гэсэн үг юм байна. За тэгээ энэ амьдралын сэтгэл ханамжийн графикийг ингээд ганц тэг хүмүүс хийгээгүй олон их сургуулийн одоо судлаач нар те ерөнхийдөө ингээд хийсэн байгаа. Тэгээ Ли Смит гэдэг хүн ингээд за ер нь бол хоол бол маш чухал юм байна гэдгийг бол амар тодтогч тэмдэглэсэн байдیں۔ За тэгээд жоохон өөр гарсан нь болохоор солонгос хүүхдүүд дээр хоол их идэхээр ингээд нөгөө амьсгалан давчдах, толгоон өвдөг, дотор мухарах тийм шиг тэмдгүүд илэрсэн. Бусдаараа ерөнхийдөө адилхан гарсан. За тэгээд Австрал гэхэд чинь 70,000 гаруй хүүхдүүд төр бас 8-18 насны хүүхдүүдэд адилхан судалгаа гэдэг адилхан тогтоосон. Тэгэхээр өглөөний хоол ер нь бол яг bottom line те өглөөний хоолоо ингээд маш сайн идэх нь. Гэхдээ өглөөний хоол идэхдээ зүгээр учир зүггүй амар хүнд хоол идэхгүй шүү дээ те. Ногоо. Ер нь сүүлд тэр нөгөө нэг окемч гэдэг Instagram дээр ч гэсэн хоол олон төрлийн өнгөтэй байх тусмаа баг сайн байдаг гэдэг тухай юм ярьсан байлээ. Тэгээ ер нь баг үнэн л ах л та те олон төрлийн ногоо жимс. Ер нь ингээд тэрийгээ ингээд сайн баланслаад өглөө сайн идэх юм бол ер нь бол сайн юм биш үү. Тэгээд энэ амьдралын нөгөө индекс амар өндөртэй хүмүүс маань өөрсдөө яадаг вэ гэхээр сургууль дээр очиод анхаарал нь сайн төвлөрөлдөг. Сэтгэн бодох чадвар нь илүү сайн байдаг. Тэгээд ингээд депресс орсон хүмүүс чинь тэрийгээ талихад буруу юм энэ хийдэг шүү дээ. Тим юм багсдаг ер нь амар хэрэг байт юм байлээ шүү ээж авнараа. Дэмжиж тайлбарлах уу? Яшиг эсэргүүц шууд. Үгүй эсэргүүцэх юм алга. За тэгээ судалгааг болохоор BMC Nutrition Journal гэдэг сэтгүүл дээр хэвлэлсэн байгаа юм байна. Ороод үзцгээгээрэй. Тэгээ энийг би нөгөө нэг хоёр юм энэ дээр ярьчт юм уу гэж бодсон юм. Тэр жаргалтай мэдрэмж авч байгаа гэсэн шүү дээ. Тэгэнгүүт чи нөгөө эс зүгээр ажиллахад эсийн дотор стресс үүснэ. Хитэх ажиллахаар ядарна. Тэгээ би чаа дэмжих гээд харин тийм ягаад за дэмжүүлэл инээс нэгснэ ядрахыг стресс гэж нэрлэдэг шүү дээ тийм. За тэгэнгүүт хэдүүлээ одоо жишээ нь юу гэдэг бидний идж байгаа энийг би илүү дитэйл ойлгомжтой болохын тулд глюкозтой ойлчээ. Бидний иддэг сахар тийм. Бидний идж байгаа сахар ингээд амаар ороод тэгээ улаалгаар дамжаад ходоодоор дамжаад нарийн гидсэнд шимэгдээд тэгэнгүүтээ ингээд судас руу ороод судаснд явжингууд инсулин гэдэг даавар хурж ирээд инсулин яадаг вэ гэхээр бидний цуснд байгаа глюкозыг ингээд хаалгын нээж өгөнгүүтээ эс рүү оруулж байгаа байхгүй. Тэгээ эс рүү оруулахдаа митохондри дотор орно. За тэгэнгүүт бид нар ингээд амьсгал аав штэ тий. Амьсгалаар орж ирсэн хүчил төрөгчийн гол юм нь яаж байгаа гэхээр явсаар байгаа тэр глюкозтой авралд ороод АТФ үүсгэн, энерги үүсгэн. АТФ үүсчиж эсийн дотор нөгөө нэмэх хасах цэнэгтэй ионуудын үүд хаалга нэгдээд эс ажиллана. За тэгэнгүүт нэг гэсэндээ юу гэсэн үг гэхээр бидний гол одоо түлш байх нь шүү дээ эс ажиллах. Тэгсэн чинь бид нар яах вэ гэхээр одоо нэг гэсэндээ юу ч хийхгүй байгаа мөртөөсөө ядраад байдаг хүмүүс байдаг тийм. Тэр нэг цусны эргэлтэн сайжрахгүй учраас нөгөө нэг шимтжил нь эстэй очихгүй. Нөгөөх нь болохоор одоо глюкоз хангалттай сайн авахгүй байх юм бол гэхдээ хийтрүүлчихгүй тийм. Авахгүй байх юм бол нөгөө глюкоз нөгөө гол шимт одоо юу гэдэг нь АТФ-ийг үүсгэх чи авч чадахгүй байгаа болохоор ядраад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо чинь саяных дээр заяа өглөө инсулин хамгийн өндөр түвшинд байдаг. Тийм учраас өглөө идсэн глюкоз маш сайн эс рүү орно. Маш сайн эс рүү орж байгаа тохиолдолд яг вэ гэхээр ингээд дүүрэн банк бензинтэй болох нь шүү дээ хөхөд. Тэгэх юм бол аз жаргалтайгаар гоё ажиллана гэсэн үг. Өглөө юм идэхгүй байх юм бол нөгөө глюкоз нь байхгүй учраас энерги орохгүй. Тэгснэсэндээ хоолны дутагдлаас болоод глюкозын дутагдлаас болоод эс ядарчж байгаа байхгүй. Ялгаахгүй стресс нь. Ядарсан тарих хичээл дээр очиод хийх гэхлээр угаасаа хичээл ойлгохгүй яг тэгвэл ядарсан байгаа учраас тэр чинь амар их ажил хийжтэй сонсон ойлгоно тэгээ тэрийг бичин бла бла тарих амар ажиллана. Тэрийг хийж чадахгүй ядарчин гэсэн үг. Тэгэнгүүт стрессийн төвшин ихсэх тусам буюу хүний бие ядрах тусам аж жаргалын даавар ялгаралт унтчихна. Эсрэг хамааралтай. Тэгэхээр одоо юу гэдэг байнга ярьдаг шүү дээ. Хоёулангийнхны одоо байгаа жаргалтай мэдрэмж авах хэсэг нь зүгээр яг одоо даавар ялгарх уугүй үедээ л холбоотой. Ямар ч чи ийм сайхан гоё байсан. Надад аз жаргалын даавар ялгархгүй бол чи муухай санагдах байхгүй. Харин тийм шүү. Миний даавар чамаа хүчрхийлээд байгаа сте. Тэгэнгүүт тэр хүүхдүүд хичээл дээр очихдоо нөгөө нэг хангалттай хэмжээний бензин авч чадаагүй байгаа хүүхдүүд чинь тэр ядралттай мэдрэмж аавна. Тэрнээсээ болоод яах вэ гэхээр сургууль дээр байхад аж аргалын даавар муу авах юм бол сургууль мухай л гэж кодлогдно. Тэгээд сургуультаа дургу болно. Тэгээд дээрэс нь нөгөө жаргалтай мэдрэмж авахгүй дээрэс нь ядарсан байгаа тэр хичээлээ сайн хийхгүй байхгүй. Тэгэнгүүт ингээд өглөө заавал хоол идэнэ. Тэгэхдээ бас давхар цөс.
Дээрэс нь яаж байгаа гэхээр өглөө бид нар ингээд цөс гэдэг юм чинь илэгнээс 24 цагийн туршид ялгараад тэгээд цөсний хүүдийдээ хоримтлагдж агаад бид нар өглөө хоол идэнгүүт чинь 8 цаг унтчихж байгаа штэ. Цугларцсан л хоол идэнгүүт тэр өөх тосыг ингээд задлах зорилготойгоор цөс нь агшаад нарийн гидсэндээ очоод нөгөө өөх тосыг чинь задлаад оруулж ирнэ. Өөх чинь жишээ нь дархлааны эсийн үйл ажиллагаанд оролцсон үүсэлтэнд. Дээрэс нь бидний эсчин гадуураа ийм бүрхүүлтэй мембран гэдэг гадны орчноос хамгаалдаг. Энийг бүтцэд орно. Дээрэс нь мэдээлэл хурдан дамжихад ингээд зориулагдсан ингээд мэдлийн бүрхүүл гэдэг юм бидний мэдрэлийн ширхэгдээ ингээд байдаг. Мэдлийн бүрхүүл. За тэгэнгүүт тэр болохоор яаж байгаа гэхээр юм мэдрэлийн юм ингээд урт гээд ингээд юм утас бодё зөө. Тэгэнгүүт за окей sorry. Тэгэнгүүт ингээд ийм энэ тэнд ингээд одоо жишээ нь энийг бодох юм бол ингээд ингэж яадаг байхгүй. Гол зорилго нь одоо жишээ нь нэмэх одоо йон орж ирж штэ натр калин орж ирэнгүүт эдгээр нь энэгээр ингэж удаан дамжихгүй үсэрч дамжих зорилготой. Тийм учраас бид нар энийг чи одоо мэдэрж байгаа байхгүй тархиндаа өрснө. Мэдлийн бүрхүүлээ. Энэ болохоор жишээ нь энийг гол бүтцэн өөх байхгүй. Тэгмүүд хүүхэд том болтлоо тэр чинь ингээ тархин хөгжиж байгаа мэдрэлийн эсүүд ингээ бүх эрхтэн систем хөгжиж байгаа шүү дээ. Жишээ нь эсүүд үүсэж байгаа. Энэ үед нь өглөө юм идүүлэхгүйгээр нөгөө өөх тосыг сайн авахгүйгээр те нөгөө глюкозыг авахгүй бол нөгөө хөгж угаасаа явахгүй байхгүй. Том болсон ч бидний бие дээр ялгаа байхгүй. Тэгсэн чинь ингээ тийм хүмүүс ингээ өглөө бити юм идгээд нөгөө одоо зүгээр одоо нэг фитнесийн нөгөө одоо чинь ингээд personal trainer гэдэг тэд нар чи одоо бүр шинжилгээ уншдаг болох нь хөөе. Тэгэхээр өгж байгаа зөвлөгөө би амар олон хүнээс сонслоо. Өглөө бити юм. Наа чинь өөрийнхөө өөхийг өөрөө идэж байгаа шиг. Өөрийнхөө өөхийг хүн өөрөө иддэг байхгүй. Тэгэнгүүт ингээд амар сонь хүнийг амар хорлоод байгаа хэвчээ. Тэр чинь ингээд бүтэн өдөржингөө ядраагаад байна ингээд. Тэгээд ингээд хэрвээ глюкоз дутагдах юм бол ихээ булчингаасаа татна. Тэгээд тэр нь нөөц нь багаслаа гэж үзэх юм бол өөх рүүгөө орно. Тэгэхээр эн чинь өөрөө ерөөсөө байж болохгүй. Би бүр хоолны зөвлөгөө өгөхт нь за гэж боддог байсан аахгүй. За одоо тэгээд тэгсэн чи одоо бүр шинжилгээ үсээ баг ингээд юм хамаг эрдсэн мэд шимт хичээл хасаж масаад эхлэнгүүт арай дургу өрөөд байгаа аахгүй. Тэгэхээр ер нь бол ингээд юм яг түрүүний чиний жишээ зөө нөгөө нэг юм судалгаагаа үнэн гаргахын тулд ингээд юм захиалгатай эсвэл нөгөө нэг юм хитрхи нарциссист хүмүүс судалгаагаа эрдэмтэд судалгаагаа үнэн гаргахын тулд ингээд юм нэг бол одоо юу гэдэг мөнгө төлж хэвлүүлдэг пейпер л өгчдөг. Нэг бол ингээд юм худлаа үний юм аач. Одоо бол сүүлийн үед гайг болоод байна л нөгөө юуны одоо сэтгүүл рүү ингээд юм судалгаагаа явуулангуус тэрийг ингээд затал мангар олон баг шалгадаг болсон болохоор одоо арай жоох надартай болоод байгаа. Тэгэхээр ер нь бол саяны судалгааны жоохон detail тайлбарлах юм бол сайн их гэх юм уу. Тэгэд хүүхэд ядраад эхлэн штэ те. Ядраад стресстэй эхлэх юм бол тэр чинь ингээд юм 50 байх мэдрэмжийг авахыг хүсдэг. Тэгэнгүүтээ яаж байгаа вэ гэхээр нөгөө нэг юм угаасаа эсэд дутаад байгаа глюкоз байгаа штэ. Тэгээ тэрнээс болоо ядраад байгаа. Тэгмүү тайвширхын тулд цусан дахь сахар хэмжээг ихсгэх гээд байдаг хөөе. Цус бидний судсанд ингээд юм мэдрэгч байгаа заа. Ингээд тэр нь ингээд глюкозын концентрацийг мэдэрдэг. Тэгээ тэр нь ингээд юм буурах юм бол ингээд юм одоо бид нар өлсөж ийн гэдэг мэдрэмжийн авдаг нэг мэдрэмж нь нөгөөдг нь стрессдэх юм бол би ингээд ядраад ингээд муухай мэдрэмж аваад штэ ажралын давргуу унаад штэ. Тэгмүүд тэрийг хүчээр ихсэхийн тулд яадаг вэ гэхээр цусан дахь сахар хэмжээг энэ тэндээс цуглуулж авчаад нэг элэг булчингасаа татаад тэгэнгүүтээ инсулиний үйл ажиллагааг блоклонгуудаа цуснд нь юм аюу хэмжээний глюкозыг аваад ирдэг хөөе. Тэгмүүд энэ рефлексийн замаараа тархилуу очингуудаа Хөөе наа чин цуснд чи сахар хэмжээ ихссэн байж тээ нэгсэндээ хоол идсэн гэж ойлгоод тэгэнгүүтээ парасимпатикийг идэвхжүүлээ тайвшруулах мэдрэлжүүдийг идэвхжүүлчихдэг. Ингээд хүн ингэж тайвширдаг хөх. Тэгэхээр өлсөд байгаа хүн үгүй уурлаад байгаа хүн юм идэх гээд байдаг штэ зарим хүмүүс шоколад энэ цуснд сахар хэмжээг л ихсэх гээд байгаа. Ингэнгүүт нөгөө нэг цус нь өтгөн болоод зуурмтгай болоод тэгээд өвчний үүр урхаа болоод ер нь стресстэй яваад байгаа юм. 15 20-20-20-с 25 жилийн дараа чихрийн шижинтэй болно. Дэвхэн. За тэг яг нь би ингээм юм яриад, эрхмээ юм яриад. Тэг би одоо юм ярихгүй бол ялагдах гэдэг юм санагдаад байгаа байхгүй юу? Тэг би ингээ төгсгөлтэй үг нь хэлье. Тэг юу шууд подкастаа дуусгая. Тийм ээ худлаа. Би энэ одоо архины талаар тэгээд ингээд юм байна л да. Ингээ олон төрлийн витамин, минералыг ингээд өдөр тутам авч явж ирснээр том болоод авахаа болчхоор явцдаа нөгөө нэг авдаг байсан тэр нөгөө нэг гоё мэдрэмж авахаа болоод тэрэн гут нь ер нь бол сэтгэл мэтгэлээр гутаж материал те амьдрал нэг л болохгүй юм санагддаг юм байна л да. Тэгэхээр нэг ингээд зөв зуршилтай болчихвол тэрийг битээ алдаарай гэж хэлэх гэсэн юм а. Дуусаа. За ингээд Science podcast. Дуусаагүй шүү томсон шүүсээ. Босоод ирсэн аач. Тэгэнгүүт дараагийн миний зүгээр ярих гээд бэлтжижсэн би нөгөө тэмээ ярих гээд чи надад өмнөх дугаар шиг personal хүлээж авахгүй гэж надад аамал. Одоо за өгс. За тэмээг яриа хамаагүй юм. Зүгээр би нөгөө тэгтээ би ч юм хэлэх үү.
Одоо би ингээ хороод ороход чигээ байсан мартна. За манай шоолохгүй ярихыг хичээ зөө. Чи гол надад персонал хүлээж авахгүй л гэж амлал. Йоо би угаасаа хүлээж аваагүй. Яг ч өгсөн ч үгүй чи үгүй. Тэмээний талаар би ярих гэж бэлдсэн юм л да. Тэгээд тэмээний сүү нөгөө аутизмын шинж тэмдгийг амар бууруулж байгаа. Тэгээд тэрийг ярихын тулд тэмээний онцлогыг ингээл ярих гэжсэн байхгүй юу? За яриач. Тэгээд нөгөө энэ бас бизнес айдиа гаргаж ирэх гээд тэгээд тэмээ болохоор ингээд юм үүсэл ингээд нэг өндөр штэ тий. Тэгээд өөрийгөө тэмээл гэж боддог шүү дээ. Тэгээд тэмээний одоо ингээд ер нь ингээд мөрөөрөө өндөр 1 метр 80 заяа. За тэгэнгүүт ингээд бүхний өндөр нь 2.4 метр. За чи метр 80 гэж. За одоо зүгээр яриа. За зүгээр яриа. За шоолоо. За тэгээд тэгсэн чи тэмээ ингээд юм урт хөлтэй байдгийн шалтгаан нь sorry чи тэмээ урт хөлтэй байдгийн шалтгаан нь нөгөө говьд амьдрахтаа нөгөө нэг говь чинь ингээд Монголын говь чинь амар нөгөө нэг температурын хэлбэлцэл өндөртэй шүү дээ. Тэрэнд нөгөө нэг температураа зохицуулахын тулд ингээд тэмээний биеийн температур амар савладаг заяа. 34-өөс 42 градусын хооронд савладаг заяа. Тэгээд тэр нь болохоор хит халуунд нөгөө за газар ингээд хит гална шүү дээ. Түүхэнгүүд биеийн нөгөө нэг юм хит халгаас сэргийлж урт хөлтэй байд юм байна. Миний хэрэг халууцдаг. Мэн чинь гайг штэ. Би юу н халууцдаг шимнээс. Нэрнгэс би хүлэрж мөлөрдөг штэ. 50 дуудсан чи харин тийм болчихсон штэ. Жох стресс штэ. Жохон чихэр идчихээ. Тэгээд ингээд юм температурын зохицуулга сайн их гэж юм байд юм байна л да. Тэгээд нөгөө нэг одоо бүх мөхөн ингээд юм говьд амар удаа явахын тулд ингээд амар усмас нөөцөлж байгаа. Тэгээд зүгээр юм энэ бол зүгээр нэг тань юу мэдэн нөхгүй. Тэгээд нөгөө бизнесийн айдиа болгож явах юм нь юу гэхээр одоо нөгөө юун дээр тэмээний одоо сүү өөрөө амар чухал нөлөө үзүүлээд байгаа нь юун дээр нөлөө үзүүлээд байгаа гэдэг нь аутизм сүүлийн үед ерөөхдөө ихсээд байна гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээд нэг шалтгаан янз бүр. Тэгэнгүүт нэг за sorry. Тэгмэд аутизм харахгүй сонсч за. Аутизмын шинж тэмдгийг ингээд бууруулад байгаа учраас бууруулж ийн гэдэг нь тогтоосон юм байна. Тэгээд энэ дэр хит хитийн юм юу гэхээр нэгт одоо стрессийг бууруулж байгаа. Тэр одоо хүүхдийн одоо нэг юм одоо аутизмын одоо ингээд юм юуг үнэлэхэд бол childhood autism rating scale гэдэг юм одоо хэмжүүрээр үздэг юм байна л да. Тэнгүүд одоо тэмээний сүүн дотор болохоор за антиоксидантуудын гол элемент за глютатион за супероксид дисмутоз центр гэдэг нэг юм одоо антиоксидантууд байд юм байна л да. Эдгээр нь өөрөө яаж ийм вэ гэхээр одоо тэмээний сүүг уугаад ангууд хүүхдийн одоо тэр юуны аутизм шинж тэмдэг буурж ийн гэдгийг сайн харуулж байгаа. Дээрээс нь өрөвслийн эсрэг нэлээд сайн үйлдэлтэй байгаад байгаа. Тэгээд дархлаа юуг нэлээд сайжруулж байгаа ийм хэд хэдэн нөлөөллүүд байгаа байхгүй юу. Тэгээд дээрээс нь тэмээний мах нь өөрөө юуг одоо бидний нөгөө нэг за мартаад байдаг хүчин чи юу лээ мартамхай болох Альцгеймерийн одоо бас шинж тэмдэг тэмээний мах айгуу ингээд юм бас бууруулаад нэгдэг судалгаа гарч ирээд байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нэр одоо жишээ нь тэмээний сүү угаасаа л зөндөө тэмээтэй юм чинь тэмээний сүүний брендинг хийгээд олон улсад ингээд аутизмын шинж тэмдгийг бууруулж ингээд бас бизнес их юм бол энэ чинь нөгөө R&D буюу судалгаа хөгжүүлэлтэд сулгуурласан ингээд хөгжүүлэлтэйгээд бас юу болоод байгаа байхгүй. Хөөе би чамаа ерөөс тоохгүй багт л хүн шалаад тах юм за. Тэгээд өмнөдөр юу болсон гэхлээр хангаа энэ бизнес рүү орохгүй гэсэн. Орохгүй болсон шалтгаан нь бодоонээс ч тэмээний нөгөө нэг саагч хөгөнд хүрэх. Ийм л яриад. Чисээ ярьж байхдаа энийг л бодож ирсэн баг тий. Гэдгийн би сүүл тэнэг би ингээд сүүл угарж байгаа байхгүй тий зүгээр ийм юм ярих гэж өмнөхдөр яга персонал хүлээж авсан гэхлээр би зүгээр л тэмээний өндөр ярьжсэн чи гинт над руу уурлаад эхэлсэн байхгүй за чи өндрөө гэд. Гэтэ би ч нэр сони мэлхүү. Гэтэ нэр намхан хүмүүс ууртай байдаг юм. Ууртай. Хөөш би тэгтээ ч сони мэлхүү. За тийм нэг доо сат. За Альцгеймерийн өвчин ба шүү дээ тий.
энэ яг brain disease буюу тархины өвчин гэж үзээд байгаа шүү дээ. Энэ худлаа байх магадaltaй. За. Энэ яасан гэхээр юу яасан байна л да. Нөгөө нэг Nature дээр анх 2006 онд нэг юм пейпер хэвлэгдсэн байгаа. Альцгеймерийн тухай. Энэ л болохоор нэг юм тархины нэг юм протеин бета амилид гэдэг нэг протеин ба шүү дээ. Энийний тухай хэвлүүлсэн байгаа. Тэгсэн чинь энэ нь болохоор 2022 онд хэвлэгдсэн. Одоо сайенсийн сэтгүүл дээр энэ 6 оны судалгаач өөрөө зохиомл мэдээнд дээр тулгуурласан байх магадaltaй юм биш үү гэтгсэн баг. Тэгээ энэ яасан гэж? За. Science alert дээр одоо уншаарай за. За тэгээ. Үргэлжлэлийг Science alert-аас ороод уншицгаагаарай. Тэгээ би дараагийн ярих гэж нэг бэлдсэн юм нөгөө арх уугаатай байвал нөгөө өөр хүүхдэд онтолтод дамждаг гэдэг би ярьж өгье гэж бодсон байхгүй. Ярьсан санагдаад байгаа юм. Үгүй энийг би рил дээр ярьсан юм аа. Үгүй надаа би өөрөө ч сонсч ирсэн юм да. Үгүй рил дээр ярьсан. Яг бүр нэлээд дээр яриаггүй анхны дугаарууд дээр. Тэрэн дээр бол зүгээр арх уугууд яаж донтдгийг хэлсэн. Үгүй дамждаг гэж нэг за яг сануул ярьчих. Яг зүгээр гол юм нь юу вэ гэхээр нөгөө арх уугаад шүү дээ тий. Арх уугаад ангууд нөгөө нэг гол зорилго нь ажралтай мэдрэмжийг л мэдрэхийн тулд архийг ууж байгаа. Нэгс ажралын дааврыг ялгаруулахын тулд тэгэнгүүт нөгөө давстай хоол идэгтэй адилхан одоо идэд ангууд тасдагтай адилхан ажралын даавартай ингээд нөгөө юм амархан тасал болоод тэрнээсээ болоо бүр илүү их арх уух гээд ингээд явсаргаад архитны донтолтын 1 2 3 4 гээд ингээд яваад эхэлж байгаа байхгүй. Тэгээ архинд одоо жишээ нь арх дааж эхлэх юм бол 2 дугаар үе шат даахаа болох юм бол 3 дугаар үе шат. Тэгээ архийг зөвхөн архаараа одоо ууж иж биеийн зовир нь алга болж байгаа бол одоо шаардлт буюу архины цагаан солио гэдэг ангаах хэллэгээр тэгэнгүүт нэг ийм юмнууд ингээ яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт эпигенетикийн гэдэг нэг юм байдг нь юу вэ гэхээр нөгөө байнгын нэг зүйлийг гаднаас нь ингээ удаан хугацаагаар нөлөөлөд ахаар мутацид орчдөг. Тэгэнгүүт одоо чинь архины хамааралтай хүмүүсийн одоо эрэгтэйгээс хүүд ээжээс охинд дамжих магадлал нь 40-60% байгаа байхгүй. За амар гоо өстө 40-60% ингээд дамжих магадaltaй. Тэгээ энэ нь ганц арх биш заяа. Угаасаа нөгөө амьдралаас аз жаргалын одоо мэдрэмж нь буурчж байгаа учраас ямарваа нэг юм донтох магадлал нь амар өндөртэй. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг те нөгөө нэг мөрөдө тоглоом ер нь юмд хурдан донтдог төрлийн хүмүүс. Тэгэхээр нөгөө баланс чалгаа болчихно л гэсэн үг шүү дээ. Нэг юмыг те харин тийм төргийн энэ бүр гений мутацид орчиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хилээдсэн шиг нөгөө залуунасаа мэдэрж байгаад хүүхдүүд архичин болгоч юу гэдэг юу ч энэ дээр орж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр би бүр амар нэг юм тэр ген мэн энэ төр гэж ярих гэснээр болчлоо. Жохон хөнгөн ярих гэж бодод. Би бас нэрээ нэг сонио уншсан шүү дээ. За би зөв санаж гэнэ үгүй юу? Нэг юм муми байгаа заяо. Одоо муми болгоцсон гэх юм яг нэг кинодэр гардаг шиг цагаан давмаагаар орооцсон мумич бол биш лээ. Тэр нэг зандаршуулсан шарил гэж нэрлэдэг шүү дээ. Энэ нэг юм тим одоо крипт гэдэг чи одоо юу юм бэ? Оршуулга юм тий. Тэндээс ингээд нэг юм хоёр юм зандаршуулсан шарил болсон юм байна л да. Италийн 17 дугаар зууны үеийн нэг тийм үед амьдарч ирсэн. Тэгсэн чинь тэр хоёр шарил яасан гэсэн чи толгоон дотроос нь ингээд скандэд үтсэн чинь кокаины болгон хэлэрсэн. Юу гэсэн үг вэ гэхээр коко гэдэг одоо ургамлаас тэр кокаиныг ялгаж авахаас 200-ны өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 17 дугаар зууны италичууд кокаин хэрэглэж мэддэг байсан юм уу? Тэр кокогоос ялгаж чаддаг байсан юм уу? Сонир байгааз те. Сонир те. Тэрний нэг сэтийнх шиг нэг зурган дээр нэг тэмдэглэсэн. Тиймнэрээ бэл. Тэгэхээр ингээ ер нь хүмүүс муу юмдаа сайн гэж заяо. Янз янзын бүртээ дээр үед олоо мэдсэн ч гэжтэй. Хөөе. Би нэг бисаа юу хэлэх гэж байлаа. Мартчихлаа. За ямар ч хэлсэн тэгсэн. Би тэгээ сүүлд нэг иймэрхүү юмнууд уншдаг байхгүй юу? Гол нь ийм яг бас шууд ингээд подкастаар ярихаас ер нь жоохон айгаад байгаа юмнууд бас байгаа. Харин байгаад байна. Гэтэ хамаагүй ярьцгаа. Тэгээ яг би зүгээр мерс сэр дурдъя заяо. Жишээлбэл биш үү те нөгөө нэг канабис биш үү те. Одоо ингээд бид нар ч бол нэг өөгшүүлж болохгүй гэж тэгээд байгаа шүү дээ. Тэрүүгээрээ дамжаад өөр юмд хэрэгэл мэрэлнэ За. гэж. Тэгсэн чинь нэрнгээсээ хулган дээр сая туршилт хийсэн чинь хөшрөлтөг удаашруулж харагдсан. Яг сэтгц нөлөөлнө гэдэг нь амар том асуудалтай болохоос одоо ингээд аливаа юмн дээр
аливаа асуудал дээр сайн муу бүх талууд нь байгаа. Тэгэнгүүт ингээд юм муу тал нь сайнаасаа бага байх юм бол бид нар ямар нэгэн юмд ашиглана. 100% сайн юм гэж байхгүй шүү дээ. Муу нь сайнаасаа их байх юм бол тэрийг хориглоно. Тэг колог яагаад ашигладаг? Энд чинь shit би бүр амар хэлж бай. Колог ч ер нь сайн юм юу байгаа? Байхгүй. Тэр бас байгаа. За юу? Глюкоз нөхөн. Тэгтээ сахаргүй юм баг одоо байхгүй шүү дээ. Сахаргүй юм байна шүү дээ. Махгүй шүү дээ. Гэхдээ ингээд дэлгүүрээр орох баг ихэнх баран. Тэгвэл тэдрийг бүгдийг хорих хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Тийм тэгтээ бас юм байна шүү дээ. Гэхдээ эн чинь бол яг нөгөө нэг юм бизнес урт хугацааны гэхдээ яг шууд хүний сэтгцэд нөлөөлөөд сэтгэхүйн үйл ажиллагаанд нөлөөлөөд хүнээр ямар нэгэн ухамсаргүйгээр үйлдэл хийх буюу одоо эднэрийг эсрэгч нөлөөт юмыг яагаад хориод байгаа юм гэхлээр сэтгцийн нөлөөнд ороод өөрчлөлтөнд ороод сэтгэн бодох чадамжийн одоо асуудалд ороод нийгмийг хамарсан аливаа муу үйлдэл хийх магадлал маш өндөр учраас канселдаад байгаа одоо үндсэн яг ер нь үндсэн бол би бол тэгж ойлгосон шүү дээ нөгөө миний эрх чинь чиний эрхээр хязгаарлаж байгаа шүү дээ тэгэхээр яг бас мансуурсан хүмүүс тэр баундри байхгүй болчихдог ч юм уу тийм шүү дээ тэр байхгүй болно тэгээд нөгөө хэлээд байгаа шүү дээ нөгөө нэг өөрийнхоороо байхад танд юу саад болж ихлээр эрүүгүй хөл. Гэхдээ нэрнгээс би тэрийг уншаад нэр Snoop Dogg нэр хөшөхгүй байгаа даа гэж бодсон. Гэтэ би дэмжээгүй шүү. Тэгтээ ч буруу шүү. Тэгээд дээрээс нь би саяхан чамд нэг юм хэлэхэд нөгөө нэг цагдаагийн газрын харт амхтай тэмцэх хэлтсийн одоо яг хүргэж байгаа нийгэмд донтолтын талаарх ямархуу мэдээлэл яг юу болдог талаар би сая нөгөө нэг юм юунд орсон тэр 11 сар орчимд гарах байх яг юм донтцсон хүмүүс яг яадаг яг гаргаж байгаа үйлдэл болгоных нь ингээд процессыг тайлбарлаж байгаа нэг тиймэрхүү юм хийсэн тийм байгаа. Тэгэд нөгөө нэг чи юу яриад өгөөч нөгөө өмнөдөө тэр амар гоё байсан шүү дээ. Яагаад ирчүүдийг найз залуугаас бол нөхрөө PC тоглох хэрэгтэй. Тэр яг юунд нь тэгж сайн бэ гэдгийг. Би тэгтээ яг жоохон бас мартчихжээ. За яг ер нь бол санаж байгаа ярьчих заяа. Япон дэвтэр дээр бичсэн байсан шүү дээ. Би тэр өдөр чинь өөр дэвтэртэйсэн баг. Би яг дэвтрээ марта буруу дэвтэр аваад ирсэн гээд. Тэгээд тэр чинь яг ингэсэн. Энд бүр ер нь бол бас хуучны хэл юм л да. 100,000 хүнийг Японд ингээд нэг ковидын үе мууэр чинь ингээд хүмүүсийн сэтгэл санаа маань унж манаад янз янз туслаа шүү дээ. Тэр үеэр нэг 10-69 насны компьютер тоглоом гэдэг нь одоо консол жорн PC жорн тийм хүмүүсэр ингээд ийм компьютер тоглоом хүний сэтгцэн эрүүл мэндэд сайн уу муу юу гэдэг тийм судалгаа хийдэг байхгүй юу. За тэгээ энийг ингээд хид янз бүрийн суглааны аргаар ягаад тэгэхээр ковидын үед нөгөө нэг консолууд дэлгүүрт дуусаад лотодож зардаг болж байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээр нэг хийсэн. Тэгээд дээр нь болохоор шууд нөгөө сайн дураараа оролцож байгаа хүмүүсээр хийсэн. Гэхдээ сайн дураараа оролцож байгаа хүмүүсийн дата бол ер нь бол жоохон буруу гардаг юм байна л да. Тэгээ рандомаар сонгож хийсэн. Тэгээ бүр ингээд нөгөө нэг хүү вэ штэ те. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Тэр хүртэл ингээд би хамтлаг юм авах гэж бодсон. Тэгээ ер нь бол компьютер тоглоом одоо муу юу сайн уу гэдэг бас эднэр судалдаг юм байна л да. За тэгээд судалгаанаас юу болов? 20-22 оны үед ковид үеэр яваа. За энэ дээр болохоор бас нэг нийт ингээд нөө сая миний хэлсэн хүмүүс шүү дээ 100,000 гэдэг. Энэ болохоор ингээд нийт хүн багхгүй. Тэгээд яг бүр юм тоочны хэлбэл яг 97602 хүн дээр бас ингээд ийм бас судалгаа хийсэн байгаа. 20-22 оны үед. Nintendo Switch, PlayStation 5 энэ хоёр консол зэрэг лотоцсон байгаа. Тэгээд sorry би яг нөгөө нэг юм мартаад бодолж जैन заяа. Лотоцсон судалгаанд 8192 хүн оролцсон байдیں۔ Тэгээ нийт орсон хүмүүс нь 97600 байхгүй нийт одоо нөгөө нэг стресст чинь нөө satisfaction байна уу гэдэгт оролцсон хүмүүсийн хантаа. Тэгээд сөрөөд оролцсон нийт 8192 хүнд оролцсны 2323 хүн нь нөгөө нэг ялж малаад тэгээд нөгөө ялсан ялгцсан хүмүүсийн хооронд ингээд нөгөө нэг судалгаа хийсэн юм байна л та. Тэгээд мэдээж ялсан бүх хүмүүсийн судалгаа нь бол эрүүл бол биш нөө позитив бол гараагүй, эрэг бол гараагүй. Мэдээж муу сайн тал байсан. Гэхдээ энэ судалгаа нь өөрөө яг анхаарах хэрэгтэй юм болохоор нөө юм limitation байгаад байгаа байхгүй юу? Ковид үед байсан. Тэгээд яг хүмүүс яжаад байж чадахгүй тийм хязгаарлагдмал нөхцөлд хийгдсэн. Тэгвэл яг эндээс нэг анзаарсан юм нь юу гэхээр компьютер ингээд авсан хүмүүс мэдээж ингээд гоё байгаа шүү дээ. Тэг ингээд өөрийгөө хязгаарлаад бага цагаар тоглосон хүмүүс нөгөө ковидын үеийн сэтгэл готрол ерөөс огт ороогүй. Эсвэргээр нөгөө тасралтгүй олон цагаар тоглосон хүмүүс нөгөө хоол моолоо зохицуулж чадхаа болоод тэгээ дээр нь
стресстэй ядраад амар сэтгэл готролд орсон ч тийм тохиолдлууд ер нь. Тэгээд хоолол зохицуулаагүй болсон юм шүү. За магадгүй би одоо яг нарийн сайн мэдэхгүй л энэ. Тэгээд ер нь бол яг хуу энэ судалгаанд ингээд базаад хэлэхэд бол нэг юм pros and cons гаргацсан байгаа. За тэгээд нийт энэ дээрээ гарангуудаа ер нь бол компьютер тоглох нь бол сэтгцийн эрүүл мэндэд бол сайн юм байна ерөнхийдөө. Сайн юм байна. Тоглуулж. Намайг тоглуулж. Гэрт нэг консол миний найзыг авцсууч. Гэхдээ тоглолттой. Би надад заавал тоглуулж штэ. Бууч. Тэгээ яг хөө ингээд тэр судалгаанд хийсэн хүмүүс ингээд амар сэтгэлээ сандаад ер нь тип гаргасан байгаа. Нэг талаараа цагийн лимит өөрсдөө тавиа. Надад бол яг 3 цаг байж болно тий. Бусд хүмүүст бол нэг 2 цагийн лимит хангалттай. Хараа. Миний энийг хэлхийн тулд юм удаа юм өссөн гэж. Тэгээд тоглоомоо бас ингээд амар сайн сонгох хэрэгтэй юм байна л да. За. Яа тэгэхээр компьютер тоглоом тоглож байгаа ингээд бас ингээд анхаарал махарлан сайн хандж манддаг. Тэгээд асуудал шийдвэрлэх чадвар нь тэгээд бүтээлч сэтгэлгээ хоёр нь амар сайн хөгждөг юм байна. За бага насны хүүхдийг бол тоглоулах гээгүй. Тэгэхээр тоглоулахгүй нь бол мэдэхгүй байна. Гэхдээ юу яадаг? Нөгөө бага насны хүүхд төсөөлөн бодох чадвар амар сайтай болдог бас. Окей. Юу яадах вэ? Яшиг шүү. Би зүгээр энд компьютер энэ төр тавиад хангааг авчих шүү. Тэгээд гуравт нь болохоор байна шүү дээ. Тэ нөгөө унтах, идэх цагийг нь цагаа ингээд монитор хийгээд ингээд нөгөө нэг сайн харж байгаа тий зохицуулж явах хэрэгтэй байна. За тэгээд энийг ингээд зүгээр ингээд амар энгийн үгээр хэлж байгаа боловч ингээд маш одлогын сургуулийн зөвхөн энэ Японд хийсэн боловч гадаадын хүмүүсэнд байгаа шүү дээ тий. Олон эрдэмтэд бөөнөрөө ингээд амар serious авч үзээд ковидээр ажиллах байсан байгаа зэрэггүй. Тэгээд ер нь энэ типүүдийг гаргаж өгсөн байлээ. За тэгэхээр компьютер тоглоом бол энэ хийж үг тэгээд сануулаад амраал юм шүү дээ. Унтуулаад сайхан хооллоо. Унтуулаад хооллоо. 3 цаг гэртээ ирэхэд үнэхээр аз жаргалтай тий. Тэгээ ер нь бол юу л шүү дээ. Яг ингээд тэгээд bottom line нь тий базаад хэлэхэд компьютер тоглоом сайн уу муу юу гэж ярьвал ер нь сайн л гэж хариулах аргагүй. Гэхдээ мэдээж одоо нөгөө нэг яг адилхан бохгүй юу? Ажил хийх сайн уу муу сайн ш. Гэхдээ хит их ажил хийгээд амьдрахгүй болмоо шүү дээ. Балансаа сайн байх хэрэгтэй баг. За. Нэг амар үр дүнгуул юм шүү. Уул нь би анх ирэхдээ сонирхолтой ирсэн шүү. Надад итгээрээ. Арай олон факттай ирсэн шүү те. Тэгээ одоо сүултээ ингээд нэг жоохон бацчихлаа. Яг уу болж юм сонирхолтой. Тэнцлээ энтер гэцтэй. Яа, за яахгүй бол найзаагаа шалж явуулчих гэдэг. Би яг сая нөгөө кофений тухай юм гээд дургын хормоос агчлаа. Бис ингэ харчихсан чи олдчихж байгаа байхгүй юу? За ойлгоо. Chronic disease сайн заяо. Зүрх судасны өвчнгөө сэргийлнэ. Type 2 дугаар төрлийн диабетес сэргийлнэ. Чихрийн шижээ хэв шинж хоёроос сэргийлнэ. Тэгээд илэгний өвчлөө сэргийлнэ. Хавдраас зохимжаагаар сэргийлнэ. За. Дрифтф гэдэг ийм өвчин байт юм байна л да. Нейродегенератив өвчнгүүд. За окей те. Тэднээс бол сэргийлнэ. Тэгээд хамгийн сүүлд нь mental health сайн гэж хэлсэн байхгүй. Тэгээд бүр ийм юм битсэн байгаа заяо. Кофе уудаг хүмүүс заяо. Би наад чи их сурвалж байгаа хараад чи ярьж. Их сурвалж сайн сэлэртэй. Тэгтээ дээр нэг сургуулийн юу байна хараад. За тэг ер нь бол ингэсэн юм л өдөрт ер нь 3 ая кофе уудаг хүмүүс ер нь амиорхол магадлал 53-аар бага байт юм байна. Тэгтэл баг гэсэн байгаа шүү дээ. Яг их сургуулийн багш магшийн нэр нь бол байгаа шүү. За асуугаарай. Давуу зүгээр. Би ер нь бол тэгтээ ингээд сайт чек ер нь бол хийдэг шүү. Ингээд уншиж байгаа сорсуудаа. Нэг хэсэг би нөгөө нэг юу яадаг үсэж санаж байна гэх мэ нөгөө Science magazine Science-ийн сэтгүүлүүдийг амар их уншдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь сүүлд уншгаа болцсон яг мэдээч нөгөө нэг асуудалтай сэдвүүд хөндөж байгаа шүү дээ. Саяны ялангуяа миний нөгөө хамгийн ихэнд ярьдаг Нилади чи өөрөө бас юм асуудалтай сэдв байхгүй юу? Хүмүүс яг оршуулж исэн юм уу гүм үү нэ тэр яг л илүү батал матал гээл те. Иймэрхүү сэдвүүдийг ингээд сэтгүүлээ сонирхолтой болохоор оруулчихгоот амар их юм хоёр талаасаа ингээл дебет үүсгэл юм байна л да. Тэгээ хандлт нь сайжирдаг. Тэгэд яг энтэй зэрэгцээд хэлэхэд жишээ нь бит хоёр бол science 100% үнэн гэж байхгүй. Тэгээ магадлалын хувьд бол хамгийн арай жоох илүү байгаагийн тэгээ сонирхолтой байх хүднээс та хэд ингээ ярьж өгöd байгаа шүү зөө. Тэгээ мэдээч нөгөө нэг банк хэлдэгчтэй манай сонсож байгаа уншиж байгаа хүмүүс ном бичсэн маш. Сонсож байгаа үзэж байгаа хүмүүс ингээд эргэлзээтэй гаргасан юмнуудаа өөрсдөө ингээд чөлөөтэй хайгаад тэгээ бит хоёр буруу зүг бас ярьсан ч гэж бодлоо шүү. Эсвэл бол угаасаа нэг юмыг хоёр талаас нь тайлбарласан ч гэж бодлоо шүү дээ. Ингээд өөртөө ингээд сонирхох нь ер нь бол амартай чухал шүү тий. Yeah baby. За. Өө би бүгд болох гэж байна уу? Үгүй зүгээр санаанд үйлчлээ.
Хэдэн минут болж байна? Ерөнхийдөө төгссөн юм байна. Тэгээд хангаасаа хүчээр дуусгачлаа. Төгсгөлийн үгээ хэлчихлээ. Би бол цаашаа надад дахиад 2 сэдв байла. Яасан муухай юм бэ? Би нэр амар сэм Twitter дээр за сая нөгөө нэг Boeing Starliner гэдэг юунаас ийм сонин капсулнаас ийм сонин чимээ үлээж авдаг байхгүй. Тэр чинь эрэгтэй эмэгтэй 2 астронавтын дэдэг үстэй. Тэгээд тэнцээс weird noise гараад байна. Тэрийг хүмүүс жоохлоо үстэй. Агаагүй гэхдээ ингээд нэг ийм үү гэсэн чимээ гараад байдаг байхгүй. Тэгсэн чинь яг сүүлдээ явж тэр нь болохоор нөгөө нэг аудио нөгөө дууных нь тохируулганаас нь л болдог л тохируулга гэх юм уу configuration тэрнээс нь болсон л чимээл юм байна л да. Тэрийг ингээл хүмүүс зөндөө янзаар яриалцаа бараг хариг харгийнхан байгаад байгаа юм шүү. Зарим нь болохоор өндөө ирсэн угс эрэгтэй эмэгтэй 2 астронавт алга болсон. Тэгээд тэнцээс weird дуу гараад гели мели байдаг бол тэр нь задраад байгаа ч юм уу те. Хүмүүс янз янзаар бичээдсэн чинь зүгээр харин тийм л юм байсан юм байлээ. Тэгэхээр тэр дууг нь сонссон ч амар сонь дуурч ирсэн шүү дээ. Одоо сонсох нүггүй юу би. Хүлээж ирсэн дөө л байгаа юм да. Манай эрхмэнээр нэг иймэрдүүл химэлтэй л дуу гаргадаг шүү. Наа сонссон юм шиг л харин өө ингэсэн чи мартаа. Ингэсэн чи эрхмэд нөгөө гээхаа мартцсан нэрэ. Би өөрөө мартаа. Why are you gay? За тэгтээ сая жоох offensive юм арчлаа sorry. Энийгэл дуусгадаг да манах нэр ойрт нэр ингэж инээж минэж дуусахгүй те. Яраачснаа за дууслаа. Ер нь нэг юм дэ сонирхол юм боддог хүмүүс байдаг да. Чихээ амьдралтай те. Яа. Бэстэ тэгчгүй амар явуулах. За тэгээд ер нь гэхдээ манай подкастын нэр амар чухал хэсэг нь инех юм билээ шүү дээ. Хүмүүс инех дургу байгаад нь гэсэн чинь баг яага инехгүй байгаа энэ төр гэдсэн шүү дээ. Сүүл рүүгээ. Тэгээд нөө эрхмэгийн удаа инээлттэй хүмүүс санцсан байдлаа. Яа. Гэхдээ яг нүдэнд нөгөө мим харагдаад байгаа юм чи. За сайхан болчихлоо. Батн болж байгаа юм байна. Гэтэ нэрээс нэг нээснээс сэргчлээ. Би бүр тэгтээ сүлцтэй ажилцтай амар дараалаа. Харин тийм менеж жоох эвгээс шүү дээ. Тэгэд менеж тоглоулаарай. Гойж. Харин нөгөө тэгтээ нэрнээс зав менеж ялгарсан байна. Тэгтээ нэрнээс бас ингэсэн. Компьютер аваа суулгах ч шүү яршиг шүү. Би бас аваа хайрлж чадсан шүү. Менеж ингэж уншаад подкастаар ярьдэн яас их. Тэр нэр намайг аваад амьдрал гэдэг би болж байгаа айхалга. Нэг юм болгол аваа сууч шүү. Тэгвэл би аваад амьдрч шүү. Би найзаагаа бас хайрлж чаднаа л гэдгийг хэлж байгаа шүү дээ. Бодлоо. Яг үндэ асуудал нь бол ингээд хангаан гэр бүлийн асуудал төр хангаа өөрөө Тэр амар хажлаасан. За. Одоо ингээд сайхан зэгцэрж ин дөө нэр. Одоо яг нөгөө нэг бодол модал зэгцрээд сүүлийн дуулна гайг болж исэн. За. Тэгээд Science Minds подкастын 30 хэд гэх үү? 3 дахь гэх үү? 33 дугаар. 33 дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд Yeah baby ингээл дуусгая та тий. Yeah baby. Яа дуусч байгаа энэ хүүг.